За 10 дугаар ангидад энийг нөгөө яг Идалхийн үндсэн тэгшгэлээ үзээгүй учраас шулууны тэгшгэл бичих математикийн чадвар дээр түшиглэж гаргаж ирсэн байна шүү дээ. Тэгэхээр ингээд энэ координатын ихийг дайрсан шулуун байна. За тийм температурыг нь кельвиний нэгжээр хэмжсэн ба тэгэхээр энэ хүн К гэсэн бичиж байна. За энд эзэлхэн байгаа энэний ард пүп метр гэсэн нэгжийг бичих юм. Нөхөж бичээрэй. За тэгээд одоо энэ нэгцэг энэ хоёр цэг гэдэг хойш нь сум зурч юм. Тэгэхээр үзэгдэл нэгдүгээр төлөвт байж байгаад яасан бэ? Хоёрдугаар төлөв рүү атсан байна. За тэгвэл энэ төлөв болгоных нь тодорхойлох хэмжигдэхүүн нь математикээр бол нөгөө абсцисс ба ординат гэсэн. X ба Y-гүйч гэсэн үг тийм үү? Тэгэхээр энэ X тэнхлийн хувьд X тэнхлийн дагуу энд юу вэ? Температур байна шүү дээ. Кельвиний хуваараар абсцисс тэнхлэг чинь зөв чинь ярьж байгаа чинь буруу биш. Дуурч байгаа чинь сайн. Энэ эзэлхэн чинь болох энэ эзэлхэн чинь болохоор юу гэсэн үг юм? Ординат буюу энэ гэсэн үг. Тэгэхээр нэгцгийн абсцисс ба ординатыг бичиж гэх юм бол энэ дээр T0 V0 хоёр байх юм. Зэрэг бичээд явах юм шүү. Хоёр дахь цэгийг болох дээр 2T0 абсцисс нь 2T0 ординат нь 2 V0 байх юм шүү дээ. За энийг ингэсэн. Нөгөө шулууны тэгштгэл энэ өнцгийн коэффициент энэ гэдэг ингээ яриад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ шулууны налалт чинь X тэнхлэгтээ үүсгэсэн өнцөг энэ чинь юу гэж таарах вэ? Шулууны коэффициент чинь болж таарна. Тэгээ өнцгийг цагийн зүүнний эсрэг чиглэлд авч тэмдэглэдэг байгаа. Зурган дээр тайлбарлчих. За тэгсэн чинь нэгдүгээр зурагч нь болохоор температурыг хэмжих кельвиний хуваараар байгаа юм. Хоёрдугаар зурган дээр болохоор температурыг хэний хуваараар хэмжигдсэн байна? Цельсийн хуваараар хэмжигдсэн байгаас жижиг Т. За тэгээд Цельсийн хуваараар хэмжсэн чинь энэ цориг 273 байгаа. За энэ хэсгийг тасархай зурна хүүхдүүдээ. Энэ хэсгийг тасархай зурна. За тасархай зурчаарай. Тухайн төлөв гэхээр тухайн агшных гэсэн зөвхөн тухайн цэг дээр учраас эзэлхүүнийг тэнцүү эзэлхүү 2. За эдрийн 2 болчих. За ингээд ирэхлээр бидний хувьд дээр маань юу болж таарах вэ? Шулууны тэгштгэл болж таарах тохирж байна тийм ээ. За ийм шулууны тэгштгэл болоод энэ дээд талын энэ томьёо аман дээр хаавч. Энэ томьёо ингэж гарч ирсэн байна. За дараа нь тэгсэн чи одоо юу болгоцсон байна вэ? Кельвиний хуваараар хэмжсэн температурыг энд хэний хуваараар илэрхийлсэн байна? Цельсийн хуваар. Одоо тэгээд энэ температурыг хэний хуваараар илэрхийлж оруулах нь Цельсийн хуваараар илэрхийлэх юм байна шүү дээ. Энэ томьёо чинь. Ингэхлээр одоо энийг хоёрдугаар график дээр хийсэн байна. За эхний график болохоор кельвиний температураар байсан. Хоёрдугаар график нь болохоор энэ Цельсийн хуваараар болсон. Тэгсэн чинь кельвиний хуваараар байхад эхний графикч нь болохоор энэ 0-с эхэлсэн байгаа шүү дээ. Тийм ялгаа байгаа шүү дээ. Энэ болохоор ингээд 0-с эхэлсэн байгаа. За тэгэхээр нэгдүгээр графикчаараа энэ кельвиний хуваараар бичсэн учраас энэ шулуун бол нөгөө координатын ихийг их рүү чиглэсэн байгаа. За хоёрдугаар график дээр энэ Цельсийн хуваараар хэмжигдсэн учраас 0-оос ийшээ сүрэг тэглэхээс эхэлсэн байна. Тэгээд энийг сая бүгдээрээ тасархай зурхаар болсон шүү дээ. За тэгээд тэгэхээр бидний нөгөө 1 гэсэн төлөв чинь T0 гэсэн цэгт харгалзах төлөв чинь яг энэ дээр ирчээд байна. Энэ дээр. Тийм учраас энд 273 гараад ирсэн ба шүү дээ. V0 дээр.
тэр яг 273 гараад ирэх гэхээр температурыг хэмжих эндээс харахад Цельсийн өрн тэг болох дээр чинь энд 273 байх болоод ирж байгаа юм. Одоо тэг үед энийх чинь энэ дээр нэг акцис орнтой учраас тийм болох нь шүү дээ. За хоёрдугаар чинь болохоор одоо энэ хоошоо энэ дээр хүрээд ирсэн. Тэгэхээр энэ чинь нөгөө энэ төмийг орлуулсан байна. Энэ хоёр дахь графикаас харахад энд хэд хэлэхэд энэ 273. Энд болох дээр энэ нэгжийн төр авчих. Хичээлийг сонирхолгүй ямар үйлдэл хийгээд одоо энэ томьёо гарч ирсэн бэ гэж. За харьцаа юм чи харьцааны үндсэн чанар ёсоор энийг үржих нь хаалтан дотор энэ хоёр ирэх дээ. Энэ хоёр ирэх. За нөгөө тал болох дээр хаашаа утсан юм. Энийг үржих нь юу болох нь? Энэ болох нь шүү. За ийм үйлдэл хийчлээ. Сонгосонгуудад үйлдэл ширхэгчлэн бичээрэй. Сонгоогүйнүүд яг хөө тийм өөрснөө л гэдэг. Тийм ээ. Одоо эндээс энийг олох дээр юу болох вэ? Яг хөө энийг хийгээгүй ч хийсэн болох бай жишээтэй. Тэрийг хийлгээр шууд ингэж болох байж. Яг хичээл явах байгаа юм сайдна буйны ажил. Чи энд ирэхгүй байгаа ш. За энэ дээр чи шууд ингэж хийсэн ч болох байсан юм байна. За одоо дараа нь яагаад энэ хэлбэрт орсон бэ гэхээр энэ хоёр үржигдэн штэ тий. Тэгээ үржиглэр юу болох нь? Энд үржихгүй гэхээр юу болох вэ? Тэгэхээр энд үржихгүй гэхээр юу болох вэ? Математикч одоо. За эндээс энэ хаалт заахгүй юм байна. Тэгэхээр юу болох вэ? Энэ байгаад одоо энэ эзэлгүй нэгээр энийг бүгднийг яахыг гişгүүлсэн үржичин тийм ээ. Энд үржих нь энэ. За ингээд ирэхээр тэр дээр байгаа томьёо чинь гарна гэж одоо энэ хоёр хураагдчихна. Тийм ээ. Энэ хоёр хураагдчихна. За. Тэгээд энэ хоёр хураачлаар энэ дээрээсээ ганцхан юу үлдэх. Энэ үлдэх. Эдгээр хураагдчих тийм ээ. Ийм хэлбэрт бас. Тэгэл эндээсээ одоо ерөнхий үржигдэх юу гарч ирэх вэ? Эзэлхүүн нэг гарч ирнэ тийм ээ. Ингээд 273 гэсэн энэ процент гарч ирсэн. Энэ тоо юутай тэнцвүүлж байна? Бетта тэнцүү гэсэн. Тэгээ эн чинь энийг нь одоо энэ тогтмол тоо болж байгаа ойлгоно шүү дээ тийм ээ. Энийг юу гэж хэлдэг юм бэ гэхээр энэ тэнцүү за бетта өсгөх тэмдэглэсэн байсан тий сая бетта. За энэ юу гэсэн үг вэ гэхээр юунаас хамаарсан. График маань юу гэж байгаа? Эзэлхүүн температурын хамаарлын
Энийг ингэж хэлдэг коэффициент гэж.